Сайн уу Библи? Гетсеманд Матай 26 дугаар бүлэг 36-аас 46 дугаар ишлэл. Сайн мэдээний номнуудад залбирч байсан Есүсийн тухай олон гардаг. Есүс талархлын залбирал өргөж, аюул тулгарх үед ч бас залбирч байсан. Залбираад аюултай байдлыг нэг нэгээр өнгөрүүлж байсан юм. Есүс Иерусалим руу явж байхдаа өөрийгөө загалмайд цовдлогдно гэдгийг мэдэж дагалдагч нартаа энэ тухайгаач хэлдэг. Тиймээс илүү залбирахаас өөр аргагүй байсан. Дагалдагч нар нь өөрийг нь орхин одно гэдгийг мэдэж байсан ч үүнээс болоод шархлахгүй байж Бурхны хүслийг нэг нэгээр нь биелүүлэх ёстой байсан учраас юм. Зовлон болоод загалмайн өхлийн өмнө байсан Есүс дагалдагч нарынхаа нэг болох Петр, Яаков, Иохан нартай хамт Гетсемен цэцэрлэг рүү явсан. Тэнд Есүс залбирсан. Есүс дагалдагч нартаа сорилтонд унахгүй тулд залбир гэж айлдаад холхон очоод Бурханд хандан залбирав. Боломжтой бол энэ аягийг надаас холдуулж өгөөч. Гэвч миний хүслээр биш, Бурхан Аавын хүслээр болох болтугай. Хичнээн хүсэмжлэн залбирсан болоод Лук номон дээр Есүсийн хөлс нь цусны тусал мэт газарт тусаж байсан гэж бичсэн байдаг. Харин харамсалтай нь Есүс хэд хэдэн удаа сэрээж хамт залбирахыг хүссэн ч дагалдагч нар нь зүрмэглэж байсан гэдэг. Есүс дагалдагч нараас сэрээж ингэж хэлдэг. Одоо явцгаая. Намайг барих хүмүүс ирлээ. Тэр үед Есүсээс урвсан Юдас Есүс дээр ирээд ингэж мэд мэддэг. Амар байна уу, багшаа? Гэд түүнийг үнсэв. Есүс Юдаст хэлэв. Хийх гэж буй зүйлээ хий. Юдас мэдлээд үнсэж хамт ирсэн хүмүүстэй дохио өгөв. Хүмүүс Есүсийг барьж авав. Тэгтэл Есүсийн дагалдагч нарын нэг нь илт гаргаж ирэв. Тэгээд Есүсийг барих гэж ирсэн хүнийг гэмтээв. Есүс гэмтсэн хүнийг эдгээ хэлэв. Илт хэргэлдэг хүн илтэнд мөхөх болно. Би үе олон тэнгэрлэг хүчнүүдийг дуудаж чадахгүй учраас ингэж байгаа юм биш. Энэ бүх зүйл нь Библийн бичээсийг биелэгдэхийн төлөө юм. Хүмүүст баригдаад явж байгаа Есүсийг хараад дагалдагч нар нь бүгд Есүсийг орхин зогтов. Гетсеманд Есүс дагалдагч нартаа хамт байж залбир гэж хэлсэн нь Есүсийг аврахын төлөө залбир гэсэн зүйл биш байсан. Харин дагалдагч нар залбирснаар өөрсдийн сэтгэл итгэлээ хамгаалахын төлөө байсан юм. Залбирсан Есүс баригдсан. Залбираагүй дагалдагч нар нь зүхтаацгаасан. Хүүхдүүдээ, залбирал нь сорилтыг ялахад тусалдаг. Бурхан залбирдаг хүнд өөрийнхөө хүслээс илүү том Бурханы хүсэлд дуулууртай байх бат сэтгэлийг өгдөг. Хүнд хэцүү нөхцөлд байх бид бүхэнд Есүс ингэж хэлж байна. Сорилтонд орохгүй тулд хамт залбирцгаая.